Сайн мэцхан уу? Өнөөдрийн дугаартаа 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк мужийн шүүхээс 30 настай залуу эцэг эхийнх нь гэрээс албадан явуулах шийдвэр гаргасан хэргийн талаар маш товчхон ярихаар бэлтлээ. За Майкл Ротондо гэгч энэ залуу 8 жилийн өмнө ажилгүй болж эцэг эхээ гэрт ирж тэднэр тижээлгэн амьдрах болсон байна. Эцэг эх болон Кристина болон Марк Ротондо нар сүүлийн хэдэн сарын хугацаанд хүүгээ явуулах гэж оролдоо бүтээгүү тул ийхүү шүүхэд ханджээ. Майклийн эцэг эх 2 сарын 2-нд хүүдээ нүүхийн шаардсан загтал бичсэн байдаг. За уг загтал Майкл ээжтэй чи ярилцсны дараа бид чамайг энэ гэрээс даруй явах ёстой гэдгийг шийдвэрт хүрлээ. Чамд 14 хоногийн хугацаа байна. Чамайг эргэж ирэхийг зөвшөөрөхгүй бид шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд бүх арга хэмжээ авах болно гэжээ. За үүний дараа Майкл 2 дахь загтлыг хүлээж авсан байдаг. Үүнд Майкл Жозеф Ротондо чамайг хөөж байгаагаа мэдэгдэж байна гэсэн байна. За ингээд үр дүнд хүрээгүй тул эцэг эх нь хүүдээ мөнгө төлж хэрхэн амьдрах талаар зөвлөсөн 3 дахь загтлаа 12 сарын 18-нд бичсэн байна. Тэд хүүдээ $1100 бэлгнээр төлж амьдрах байраа олохыг гуйжээ. Мөн өөрийн орон гэрээ олоход нь туслахаа амлаж зарим хэрэггүй өмч хөрөнгөө зарж мөнгөтэй болох ажил олж хийхээ зөвлөсөн байдаг. За ажлын туршлагагүй чам шиг хүнд ч таарах ажил байгаа. Ямар нэгэн ажил олж хий гэжээ. За аав ээжийнхээ гэрээс тусдаа гарч амьдрахгүй байгаа удаа дараагийн шаардлага шахалтыг хүлээн биелүүлэхгүй байсан тул эцэст нь тэд мужийн шүүхэд хандаж хүүгийнхээ бие даасан амьдралыг эхлүүлэхээр шийдсэн байна. Шүүхэд Майкл өөрийгөө загтал авснаас хойш 6 сарын хугацаанд амьдрах хэрэгтэй гэж маргасан ч шүүгч түүнийг нь хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэрээ төрсөн гэрээ орхиж бие даан тусдаа амьдрах болсон байна. Гэтэл манай Монголд өхөө хөвтлээ ээж автайгаа хамт цуг амьдрах хүмүүс зөндөө байгаа. Дэлхийн ертөнцийн соёл хандлага яаж өөрчлөгдсөн ч манай монголчуудын энэ ахуй оршсоор л байх биз. За миний сувгийн дэмжин наттай хамт байгаарай. Цаг зав гарган сонссон танд баярлалаа.